Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Хичээл эхлэхийн өмнө 9-р ангийн уран зохиолын сурах бичиг, тойл бичиг, дэвтэр, үзэг балаа бэлдээд 2017 онд хэвлэгдсэн сурах бичгийн 91-ээс 92 дугаар хуудас, 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийн 88-аас 89 дугаар хуудсыг нээгээд дэлгэцэндээ ойртон суугаарай. Бид өмнөх хичээлээр жагдлын лавг эвэр богино нүгүүллэгийг уншиж ойлгоод түүний гол дүрийн зан чанарыг тодорхойлсон байж байгаа. Өнөөдрийн хичээлээрээ дүрийн зорилго, холбоо хамаарлаас дүрийн өсөлтийг дүгнэх чадвараа сайжруулах дасгал даалгавруудыг бүгдээрээ хамтран ажиллах болно. Зохиолч Яруу найрагч дээр онхойн жагдлын лавгийн эвэр гэсэн нүгүүлэгт өгсөн үнэлэлт дүгнэлтийг багш нь та бүхэндээ уншиж өгье. Жээл лавгийн эвэр гэж жигчин чинээхэн өгүүлэлэг бий. Энэ жижигхэн өгүүлэлгийн жижигхэн нь дэлхий шиг том. Жигтэй орон, хураангүй, бараг манчуур бурхан лөөрөө бичвэл ингэж бичхийн үлгэр баймаар төгс сайхнаар өгүүлсэн юм. Миний бодлоор энэ өгүүлэлгээс дэлхийн уран зохиолын бүх сонгодог өгүүлэлэг айн хэмээн дүгнэж үнэлсэн байна. Тэгвэл энэ жижигхэн боловч дэлхий шиг том энэ өгүүлэлгээс жижигхэн ч гэсэндээ шүр, сувд, шүүрч авах нь өнөөдрийн хичээлийн зорилго юм шүү хүүхдүүдээ. За зохиолд хичнээн дүр гарч байна хүүхд. Хичнээн дүр гарсан гэж бодож байна. Энийг бүгдээрээ эргцүүлэн бодоорой. Гэрийн даалгавар төгсөн болохоор бүгдээрээ маш сайн хийсэн байгаа гэж багш нь бодож байна. За. Гол дүр болох бор халиун. За түүний их ямаа. Бор халиуны сөрөг буюу бусад тэхүүд. Гадаад анчин. Аргилдэх, эцэгдэх гэсэн дүрүүдлэл энэ зохиол дээр гарч байна гэдгийг та бүхэн зохиолоо уншаад үйл явдлынхаа хүрээнээс ойлгосон гэж ингэж бодож байна. Одоо цааш нь зохиолын гол дүр бор халиун дээр жоохон тогтож ярьцгаая. Бор халиун дүрийн маань зорилго нь юу байсан бол хүүхдүүдээ? Эргэж өгүүлэлгээ уншаад эхлэл хэсгээс нь бор халиун өөртөө ямар зорилго тавьж байсан бэ гэдэг бүгдээрээ эргээд уншаад үзье. Эхлэл хэсэг дээр урт сүрлэг сайхан эвэртэй болох ийм зорилгыг тавьж байсан гэсэн ийм хэсэг гарч ирж байгаа. Сайхан бие бэлдартай тийх болох юмсан гэсэн ийм бас зорилго тэмүүлэлтэй байгаа. Сүргийн тэргүүн болно гэсэн томоохон зорилгоодыг тавьсан байна гэдгийг та бүхэн харж байгаа олж уншсан байх гэж ингэж бодож байна. Миний санаатай та бүхний бодол санаа маань нийлж байгаа хаа гэж ингэж багш нь бодож байна. За бор халиун дэх маань зохиолын бусад дүрүүтэй ямар үйлээр холбогдож байна вэ? Хүүхдүүдээ бусад дүрүүтэйгээ ямар үйлээр холбогдож байна? Зохиолоос баримтолж бичээрэй. Толготой тухайн зохиолд ямар үйл явдал, ямар үүлэмжээр илэрч байна вэ гэдгийг уншаад түүнийг тэмдэглэж авна гэсэн үг шүү хүүхдүүдээ. За анхаарлаа хандуулъя. Бүгдээрээ хамтарч хийснийг шалгаж үзцгээе. Их ямаатайгаа ямар үйл явдлаар холбогдож байна вэ хүүхдүүдээ? Их ямаг бор халиун маань хавцлын иргэнүүрээ унахчаад айгаачгүй, ичээчгүй, гэмшээчгүй. Үүгээр ямар зүйл илэрхийлэгдэж гарч ирж байна гэдгийг та бүхэн манс бодоорой. Гадаад анчинтай. За гадаад анчны ганцэг мэлаач аргилдэх болон эцэгдэх бэрлэн эцэгдэхийн 7 төвөр, 5 төвөр нь гадаад анчны ганцыг мэлааж бэрлэн Парис одсон гэсэн энэ өгүүлэмжээр гадаад анчин бор халиун хоёр маань холбогдож байгаа. За бор халиун бол зорилгынхаа төлөө ямар нэгэн юм хийж гэнэ үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийгээрээ гадаад анчин хэрхэн яаж нөлөөлж байна гэдэг дээр бас дүгнэлт хийхэд гэмгүй шүү хүүхдүүдээ. Дараагийн дасгал ажлуудад илүү төхөн болох юм аа. Бор халиун бусад сүрэг тэгтэйгээ хэрхэн яаж холбогдож байна? Зохиолын төгсгөл хэсэг дээр гарч байгаа. Бусдын эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээ сэрэж байхад миний эвэр яагаад ингэж ургав гэсэн хэсэг дээр бусад сүрэг, бусад янгирууттайгаа холбогдож байгаа хэсэг л маань гарч ирж байгаа.
Энэ хэсэг дээр бол бас бор халуун бусадтайгаа хэрхэн яаж харьцдаг байсан, бор халууны ямар зан чанар илэрч байна вэ гэдэг бас тодорхой хэмжээгээр дүгнэж бодох ёстой шүү хүүхдүүд ээ. Аргилтэх, эцэг тэгтэйгээ бор халууны дүр хэрхэн яаж холбогдож байна вэ? Шүтлэн насандаа эврэн наваа хэвээ олон дугуйч хэдэн сайхан иржигтэй болохын зэрэгцээ үзүүрэн шавхаж ирж байгаа. Энэ үед аргилтэх, эцэг дэх хоёр гадаад анчны ганцыг мэлаж одсон. Тэгэхээр энэ дээрээс ямар өгүүлэмж илэрч байна вэ гэхээр бор халуун бол шүтлэн нас хүртлээр аргилтэх, эцэг дэгтэйгээ хамт байвч түүнээс бас сургамж үлгэр авсангүй гэсэн иймэрхүү санаануудын дотроос бас гарч ирж байгаа гэж ингэж дүгний өмнөх зүйлүүдийг бас адилхан өгүүлэмжэн дээрээ дүгнэж авсан байхаа гэж багш нь ингэж бодож байна. За зохиолын үйл явдлыг багш нь энд хураангуйлан тэмдэглэж өгсөн байгаа. Энэ зохиолын үйл явдлыг та бүхэн эргэж уншаад анхааран ажиглаад бор халуунны үйлийг сайн үйл, муу үйлээр нь ангилан бичээрэй. За бор халуун залуу янгирны үйлийг сайн үйл, муу үйлээр нь ерөнхийдөө ирэмблээд бичсэн байгаа гэж багш нь бодож байна. За дүрийн өсөлт гэдэг бол зөвхөн зохиолын гол дүр дээр гардгаа гэдгийг та бүхэн маш сайн анхаарах хэрэгтэй. За үйл явдлаа харъя. Алтай хөрөн зохионы өвөртө хавсрахтай өдөр ихээс мэндэлсэн хэсэг. Эврэн дөнгөж ургаж ирэх үеэс эхлээд урт сайхан эвэртэй болохыг хүсэн мөрөөдөж байна. Шүтлэн насандаа эврэн аваа сайхан хэвээ олон дугуйраад тэр үеэс эхлэн сөрөг толгойлох хүсэл тавтаж байна. За энэ хэсэг өгүүлэмжүүд л бор халууны хувьд л дүрийн өсөлт байж болох юм. Яагаад гэвэл нэгдүгээр цаг хугацааны хувьд өсөж байна. Дөнгөж ихээс мэндэлсэн дараагаар нь эврэн нургаж ишиг болоод борлон болж ирсэн. Дараагаар нь шүтлэн насанд болсон. Гэх мэтлэнгээр цаг хугацааны хувьд л бие бялдар маань нэгдүгээрт өсөж байна. За хоёрдугаарт энэ бие бялдараанд дагаад мөн адил зохиолын дүрийн бодол санаа маань тэлж өргөжж өсөж ирж байгаа. За ихээс мэндэлсэн даруйдаа эврэн загтанж байгаа хэсэг байж байгаа. Энэ дээр бол югаач мэдэхгүй тоглоод сүрэг дагаад гүйж авсан. За дараагаар нь эврэн аваа сайхан ургаад хоёр хөөрхөн эвэр цухаж ирэх үед би ерөн тех болох гэж байгаа юм байна. Урт сэвлэг сайхан эвэртэй болох юмсан гэсэн иймэрхүү хүсэл бодол маань мөн адилхан тэлж ирсэн. За шүтлэн насандаа эврэн сайхан ургаад бие бэлдэр аваа гүйцэд ирэх үед сүрэг талгаалах юмсан гэсэн иймэрхүү хүсэл зорилго маань мөн адилхан тэлж ирсэн байж байгаа. Тэгэхээр нэгдүгээр цаг хугацаа бие бэлдрийн хувьд, хоёрдугаар сэтгэл санаа, бодол зорилгын хувьд л тодорхой хэмжээгээр дүрийн өсөлт энэ хүртэл явагдаж байна. Зохиолоо эргээд уншихаар яагаад энэ зүйл маань дом болж хувирваа, дом тусах гэдэг зүйл гэж. Дом тусах гэдэг бол хоёр үүлэмж дээр илэрч гарч ирж байгаа гэдгийг та бүхэн маш сайн мэдж байгаа. Дом тусах. За тэгэхээр дон гэдэг үгийг та бүхэн маань тойловчгээ хараарай. Дон гэдэг бол хий хоосон зүйл гэсэн утгасныг илэрхийлдэг юм байна. Хий хоосон зүйл гэж. Өөрөөр хэлбэл зориг тавиад тэр зоригдоо ямар нэгэн үйл сайн зүйл хийхгүй байх юм бол тэр зориг нь өөрөө дон буюу хий хоосон болж. Ингээд дон улмаар шунлыг бий болгодог. Шунал бий болох юм бол ямар ч зүйлийг ямар ч аргаар сайн муу гэхгүйгээр тэр зүйл рүү л хэтэрхий их тэмүүлэх энэ сэтгэлгээг болдог. Монголчууд бид ярьдаг тийм ээ. Шунал ихтвэл шулан болно гэж. Шулам гэдэг дүр уран зохиолд байдаг. Тэгэхээр шулмын дүр бол их хорон санаатай, хорон муу үйлийг хийдэг, хорон муу үйлийг сэтгэж авдаг ийм дүрийг бол шулмын дүр. Тэгэхээр шунал ихтвэл шулан болдог. За ингээд зохиолын үйл явдал цаашаага хэрхэн яаж өрнөвөө бүгдээр бас ярилцъя. Зохиол цаашаага яваад хавцлын ирмэг дагаад дөрөв ярьсан эхийгээ сэжиж унгаж байгаа. Эхийгээ олсон эврийн үзүрт арьс тус шалбарч тусал тус наалдаад байвч түүнийг ухаарахсгээ залуу ингэрт байсангүй. Зорилго маань дом болоод шунал болчихсон эргээд эхийгээ хавцал руу унгачаад түүндээ айж имэх ямар нэгэн зүйл байхгүй болж гинэ гэсэн санаа энэ дээр бас илэрч гарч ирж байгаа.
Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүргчэнд сангуч уртал ургаж байвал учиртай гэсэн бодлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл эвэр нь хоёр өөр болоод тодорхой хэмжээний түвшинд сануулга өгчээ гэж ойлгож болно. Гэтэл энэ зүйл дээр зогсос хийгээд цаашгаа яах вэ гэдэг зүйлийг эргцүүлэн бодсонгүй. Хоёр өөр эвэртэй болоод нэг эврийнх нь өрөөсөн эврийнх нь үзүр маханд шигдэж цус шүүс гоожиж ялаа батх нь салхаа болсон гэсэн өгүүлэмж энэ дээр мөн адилхан илэрч байгаа. Эргээд нөгөөд сүргчтэй биш дорой байдалд орж ийнэ. Зохиолын төгсгөлд миний эвэр буруу ургажээ гэсэн там ухаарал орж ирээд үрд замхарсан гэж. Үрд замхарсан гэдэг үгийг та бүхэн маань маш сайн ойлгож байгаа бах. За эндээс дүгнээд үзэхэд өмнө зорилго маань нэлээд зөв явжгаад өсөлттэй байжгаад оргилдоо ирэхээр шунал болсон. Шунлаасаа үйл явдал маань буурсаар хагаад дүрийн бууралт болж ирж байна. Тэгэхээр энэ зохиол дээр дүр маань зарим газар дээр өсөж, зарим газар дээр буурсан ийм өгүүлэмж илэрч байна гэдгийг та бүхэн маань эндээс ойлгож байгаа хаа гэж бодож байна. Бор халуун маань ямар зорилго төвшүүлсэн бэ гэж асуусан байгаа. Бор халуун ямар зорилго төвшүүлсэн бэ? Зорилгоудаа эргэж харъя. Урт сүрлэг сайхан эвэртэй болох, сайхан бие бэлтартай болох, сүргийн тэргүүн болох гэсэн зорилгыг л тавьсан байна. Тэгвэл энэ бор халуун зорилготой хүрсэн үү? Зохиолын үйл явдалтай бүгдээрээ холбон ярилцъя. Зохиолоо эргэж хараад харьцуулалт хийгээрэй хүүхдүүдээ. Зохиолоо эргэж уншаад харьцуулалт хийсэн байдлыг бүгдээрээ тулгаж үзье. Урт сүрлэг сайхан эвэртэй болох юмсан гэж зорж мөрөөдөжсэн. Зохиолын төгсгөлд ямар болж байна вэ? Хоёр өөр эвэртэй болчихсон. Эвэр нь хоёр өөр ургаж гэлсэн гэсэн юм өгүүлэмж байна. Сайхан бие бэлтартай тих болох юмсан гэж бодож ирсэн. Төгсгөлд нь ямар болж байна вэ? Ялаа батх нь шаваад эргээд дорой байдалд орсон гэсэн өгүүлэмж энэ дээр гарч ирж байна. Сүргийн тэргүүн болох юмсан гэсэн байсан тийм үү? Гэтэл зохиолын төгсгөлд ямар өгүүлэмж илэрч байна вэ? Шувууд сунгууд өргөн нисхийн адил гэсэн юм өгүүлэмжээр илэрч байгаа. Үгүй болсон зорилготой хүрч чадчихгүй юу? За эндээс бодоод үзэхээр бүгдээрээ бодоорой хүүхдүүдээ бор халуун маань зорилготой хүрсэн үү? Саяны зүйлтэй эргцүүлэн дахин тунгаан бодоорой. Дөрүүдийн холбоо хамаарал үйл явдлаас эргцүүлэн үзэхэд бор халуун зорилгодоо хүрсэнгүй гэж үзэж байна. Хэдий ч нэ дүрийн өсөлт тодорхой хэмжээгээр байсан боловч зохиолын ихэнд тавигдсан зорилго зохиолынхоо төгсгөлдөө хүрч чадсангүй. Иймд дүрийн өсөлт бас дүрийн бууралт болж. Гол дүрийн үйл явдал эрчимтэй өрнөд эцэстээ зорилгодоо хүрвэл энэ нь дүрийн өсөлт болно. Өөрөөр хэлбэл бор халуун дэх маань энэ сайхан зорилго тавьчаад эннийхэн төлөө зөв үйл төлөвлөж, зөв замаар явж, бусдыг даган дуурайж, үлгэр авч яваад нас бий гүйцсэн хойноо сүргийн тэргүүн болсноор өгүүлэмж илэрч байсан бол энэ бол дүрийн өсөлт болох ёстой байжээ гэж ингэж ойлгож болох юм аа хүүхдүүдээ. За бид бүхэн жагдлын лав эвэр гэдэг богино өгүүлэлгээс 2 цагийн хичээлийг хамтран зохион байгууллаа. Энэ 2 цагийн хичээлээ хамтран дүгнэн ярилцъя. Зохиолч эвэр өгүүлэлгийн гол дүр бор халуунаар дамжуулан уншигчдад юу хэлхийг хүссэн юм болоо хүүхдүүдээ. Та нар зохиолыг уншаад юу ойлгож, хүндэтгэж, хайрлаж, бас жигссэн бэ? Зорилгодоо хүрэхин тулд ямар байх ёстой юм болоо? Эдгээр зүйлсийг эргцүүлэн бодоод дүгнэн бичээрэй. За бичсэн зүйлүүдээ бүгдээр эргэж
багшийн хариулттай тулгаж үзье. Та бүхэн илүү их сонирхолтой сайн хариултуудыг мөн адил тэмдэглэсэн байхаа гэж ингэж багш нь бодож байна. Эцэг ихтэй инэрлэлтэй халамжтай байх хэрэгтэй. Бусдаас үлгэр дуурайл авч байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхин тулд зөв үйл төлөвлөж хийж байх хэрэгтэй. Буруу сэтгэж, буруу үйл хийвэл эцэстээ муу үр дагавартай гэсэн зүйлүүдийг уншигчд хэлхийг хүссэн байхаа гэж та бүхэн бичсэн байх гэж бодож байна. Энэ зохиолын гол үйл явдал, гол санаа нь ишиг еврей ургахаар ихийгээ мөргөнөө гэсэн хэлж байдаг. Энэ хэлцтэй тохирч байгаа болов та бүхэн бас энэ дээр эргцүүлэн бодож үзээрэй. Юуг хүндэтгэж ойлгож, хайрлаж бас чигссэн бэ? Өмнө дурдсан эцэг эхээ хайрлах ачийг нь үргэлж санаж явах тухай ойлгож авсан байх. Цаг хугацааг бодиттой дүгнэж зөв өнгөрөх хэрэгтэй гэдгийг эндээс ойлгож авсан байх. Цаг хугацааг бодиттой дүгнэх гэдэг дээр нэгэн тодорхойлт хэлье багш нь. Энэ зохиол дээр цаг хугацааны тухай эсрэгцэл гарч ирж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа бах. Бор халиун бол еврей дөнгөж ургаж байхад урган ядаж байгаа цаг хугацааг зөхөж ирсэн. Гэтэл эвэр нь буруу ургаад ирэхээр хайр найргүй тавталгаж байгаа цаг хугацааг зөхөж гэлсэн. Тэгэхээр цаг хугацааг бодиттой дүгнэнэ гэдгийг энэ дотроос нэлээсээ эргцүүлэн хараарай гэж багш нь та бүхэн зөвлөх байна. Муу үлийг төвчж, төрүүлж өсгсөн, халамжилж хайрлсан бүхнээ үгүйсгэж, үл дах зан чанарыг жигших хэрэгтэй гэдгийг энэ дотроос бас олж авсан байхаа гэж бодож байна. За та бүхэн ихэн санаа үрд, өрийн санаа ууланд гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Энэ ихтэйгээ холбон үзэхэд ямар санаа илэрч болох болоо? Энийг бас эргцүүлэн бодож үзээрэй. Зорилготой хүрэхин тулд ямар байх ёстой юм бэ? Цаг хугацааг зөв ашиглах хэрэгтэй. Дурдж өгсөн бодол, үг, үйл нь зөв байх хэрэгтэй. Бид нар яадаг бодол нь үг болдог, үг нь үйл болдог. Тийм учраас зөв бодож, зөв үг хэлж, түүнийг нь зөвөр үлгэрлэж байх хэрэгтэй. Зөв төлөвлөж, түүндээ хүрэхин төлөө мэдээж байх хэрэгтэй юм байна шүү хүмүүстээ. За зорилготой хүрэхин тулд нэгэн хэлцэг та бүхэнд бас сануулъя. Өчүүхэн олзны төлөө өрөөлөг бүүзэл. Энэ зохиолтойг хэрхэн яаж холбогдож байна? Бас бодож үзээрэй. Үеийнгийн нэгэн сурагчийн энэ зохиолыг уншаад төрсөн сэтгэлдлийг уншиж өгье. Миний өчүүхэн ертөнцид бодол хөвөрхийн учир. Би зохиолж жээл хавгай богинохон хэрнээ ихийг бодогдуулах эвэр хэмээх өгүүлгийг уншлаа. Энэхүү өгүүлэгт шуналдаа хөтлөгдсөн хүн юуг ч үл анзаарна, өөрийнхөө хамгийн эрхэм нандин зүйлээ үгүй хийж улмаар эргэн гарч боломгүй гүн ангалд орж байгааг харуулдаг юм. Хэдийгээр үнэн үйл явдал зөвхөн янгирын сүрэг дотор болж байгаа мэт санагдавч хүний амьдралын олон асуудлыг энгийнээр харуулсан нь хүний сэтгэлийг татаж, хүний мэс чанар, хүн хүнээ хайрлах, хүн байх зэрэг олон арван асуудалд толгойд бууж билээ. Хүнийг шунал хэмээгч аимшигт мангас хэрхэн үгийг хийж буйн сэтгэл эмзэглүүлэм явдал юм. Хүн өөрт байгаа зүйлээрээ ямарт бахархах хэрэгтэй. Учир нь эцэг их, найз нөхөд, хамаатан садан, эх орончин чамд байхад энэ бүхнээ золиослон байж өөр зүйл рүү тэмүүлэх учир юунд билээ? Чи энэ ертөнцид хамгийн баян хүн гэдгээ хизээ авахарах вэ? Хүмүүсээ эргэн тойронд чинь шуналдаа хэтэрхий автан өөрийн эрхэм бүхнээ золиослж байгаа хүн хэр олон байна вэ? Сайхан амьдрахыг хүсэхгүй хүн мэдээж байхгүй. Гэхдээ байхгүй сайхны төлөө байгаа сайхнаа алдах нь төгс оюун ухаанд хүмүүн төрлөختөнд баймгүй дэндүү охор бодол. Өчүүхэн олзны төлөө өрөөлөг золихгүй байх нь эрхэм чанар ажигуу. За ийм сэтгэлдлийг энэ зохиолоос уншиж ойлгосон байна. Өнөөдрийн хичээлээр бид зохиолын дүрийн зорилго, дүрийн холбоо хамаарал, түүнээс өсөлтийг дүгнэх чадвараа хөгжүүлэх дасгал даалгавруудыг ажиллалаа. Гэрээний даалгаварт зохиолоос төрсөн сэтгэлдээ бичээрэй. Төрсөн сэтгэлдээ бичихдээ зохиолоос иш татах, зохиолоо эргцүүлэн бодож, өөрийн бодол эргцүүлээд тунгаан бичээрэй хүүхдүүдээ. За хүүхдүүдээ ном бол ертөнцийг харах цонх гэж хэлдэг. Ном уншаад номоо эврэг үлгийг задлан шигээр задлан шинжилж энэ дээр эргцүүлэн тунгаан бодож байгаарай.
Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа. Баяртай.